Филиппинд Солонгос Филиппин гаралтай ирлиц хүүхдүүдийг тодорхой нэрээр нэрлэдэг. Тэднийг Копино эсвэл Кориноё гэж нэрлэдэг бөгөөд энэ нь Солонгос ба Филиппин хүн гэсэн үгсийн нийлбэр. Энэ нэршлэн тухайн хүүхдийн холимог гарал угсааг илтгэдэг. Гэвч харамсалтай нь эдгээр Копино хүүхдүүдийн ихэнх нь ганц бие ээжүүдийн хүүхдүүд бөгөөд Солонгос эцэгтэйгээ хизээж уулзаж байгаагүй. Эдгээр хүүхдүүдийн ээж нь Филиппин эмэгтэйчүүд, харин эцгүүд нь бүгд найрамдах Солонгос улсын иргэд боловч олон хүүхэд төрснөөс хойш эцгээ хизээж хараагүй. Заримынхан тухайд бүр эцэг нь хүүхэдтэй гэдгээч мэддэггүй. Энэ өргөн хүрээтэй олон гэр бүл хүүхдүүдийн амьдралыг хөндөж буй эмгэнэлт үзэгдэл нь гол төлөв Солонгос эцгүүдийн хаяж явснаас үүдэлтэй. Үнэн дээр эдгээр хүүхдүүдийн олонх нь хуурмаг амлалт, худал найдвартай холбоотой хийсвэр амлалтын үр дүн байдлаар төрдөг. Аимшигтай нь Филиппинд Копино хүүхдүүдийн тоо 50,000-аас давсан гэж үздэг. Солонгосын ИСПАТ байгууллага эдгээр хүүхдүүдийн эцгийг 3 бүлэгт хуваадаг. Нэгт англи хэл сурахын тулд Филиппинд ирдэг залуус. Хоёрт ажил бизнесийн зорилгоор төр хугацаагаар ирдэг дунд насныхан, харин гуравдугаарт биеийн өлөгч хайж ирдэг эрчүүд. Филиппин улс англи хэлийг аль бие усны хэлний нэг болгосон газар зүйн хувьд Солонгостой ойрхон тул англи хэлний сургалт олон улсын сургууль хямд өртөгтэй гольфийн аялал өргөн хөгжсөн. Үүнээс гадна хууль бус боловч цэцэглэн хөгжиж буй биеийн үнэлтийн салбарч бий. Ингээд зарим залуу солонгосчууд богино хугацааны хэлний сургалт гольф тоглох аяллаар ирдэг бол дунд насныхан бизнесийн шугамар төр ажиллахаар ирдэг. Харин ахмаг насныхны зарим нь хааны аялал хэмээх нэрийн доор шууд Англиэс хот эсвэл Себу арал руу нисэж хямд үнэтэй Филиппин эмэгтэйчүүдийг хайдаг болсон байна. Филиппиний нийгэмд өнөөдөр ч гэсэн хүн амын нэлээд хэсэг нь өдөрт $2-оос бага орлоготой ядуурлын төвшөнд амьдарсаар байна. Ядуурлал нь ялангуяа боловсрал багтай эмэгтэйчүүд болон гэр бүлээ дангаараа дижээж буй эхчүүдийн дунд түгээмэл байдаг. Тэд хүүхдүүдээ ахмад настай эцэгхээ бүгдийг нь өөрийн хүчээр тэжээх шаардлагатай болдог. Үүнээс гадна Филиппин улс удаан хугацаанд Испани, Америк, Япон зэрэг гүрний колоничлолд байсан учраас олон эмэгтэйчүүд гадаад иртэ гэрлэж эдийн засгийн нөхцөл байдлаа болон гэр бүлийнхээ амьдралыг сайжруулахыг эсэргүүцдэггүй байсан. Харин олон өмнөд Солонгос ирчүүд богино хугацаагаар Филиппинд ирж буцаад эх орон руугаа гинэтхэн явхдаа хариуцлага санхүүгийн дарамтаас амархан мултардаг байна. Тэд Филиппинд байх хугацаанд ядуу амьдралтай эмэгтэйчүүдэд их амлалтууд өгч бүр Солонгост хамт амьдруулж чинэлэг амьдралд хүргэнэ гэж тангаргалдаг. Эмэгтэйчүүд ядуурал, найдвар, хайр сэтгэл итгэлийн дунд хүлэгдэн олонх нь эдгээр үгэнд хууртаж, зарим нь бие үнэлэхэд хүрсэн ч гэсэн Солонгос найз залуугаасаа хүүхэдтэй болж сайхан амьдрал мөрөөдөн сууцгаана. Гэвч Филиппин улс голдуу католик шашинтай амьдралын эрхэм чанарыг дээдэлдэг тул үр хөндлөлт, жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн хэрэглээг гим нүгэл мэтээр үздэг. Үүн дээр нэмээд бэлгийн аяллаар зорин ирдэг зарим солонгос ирчүүд хамгаалалт хэрэглэхээс татгалздаг. Ингэснээр олон итгэмтгий Филиппин эмэгтэйчүүд жирэмсэлж, итгэл найдвар дүүрэн ирлиц хүүхдүүдэд төрүүлэхэд тэдний солонгос найз залуус бүр мөсөн алга болдог. Хэдийгээр эмэгтэйчүүд тэдний зураг хаягийг мэддэгч хэлний бэрхшээл болон газар зүйн хол зайн тэднийг дахин уулзуулах боломжгүй болгожээ. Хүүхдүүдийн олонх нь эцгээ хэн болохыг ч мэдэхгүй өсдөг. Тэдний нэг Копино хүүхэд болох Юсэй Кензо. Тэр эцгээ хэн болохыг огт мэдэхгүй, харин түүний ээж амьдралаа залгуулах гэж өдөр шөнөгүй ажилладаг. Юугийн ээж анх 91-ийн сургуулийн оюутан байсан бөгөөд гольфийн талбайд ажилладаг байж. Тэрбээр нэгэн солонгос эртээ танилцж жирэмсэн болсныхан дараа тухайн эр солонгос руу буцсан. Ээж нь тэрхүү эрд гүнзгий уур хорсол тэдэг бол юу өөрийн эцгийнхээ зургийг урж буй зураг сүлжээнд нийтлэгдснээр энэ сэдв өндрийг авч хүүч үзэн ядалтаа илэрхийлснээ хэлсэн байдаг. Юу хэлэхдээ би их дэлгүүр орж явхад хүмүүс намайг шивнэлдэж сонин харцаар хардаг. Би тийм харцыг үнэхээр үзэн яддаг. Бас солонгосчуудын холимог хүүхдүүдийг төдийлөн сайнаар харддаггүй гэж хэлжээ. Филиппиний Кэсон хотод байрлах Копино хүүхдүүдийн асрамжийн төвд өмнөд Солонгосын иргэн Сон Седрик болон түүний Филиппин эхнэр хамтдаа эцгээ хэн болохыг мэддэггүй 15 Копино хүүхдүүдийг асарж хүмүүжүүлдэг. Тэнд байгаа хүүхдүүдийн ихэнх нь Солонгос эцгээ хизээж харж байгаагүй. Тэдний ээжүүд ганцаараа хүүхдээ өсгөж эцгийн зүгээс ямар ч тусалцаа дэмжлэг авалгүйгээр бүх ачааг нуруундаа үүрч ирсэн учраас хүүхдүүдээ сайн сургуульд сургах боломжгүй.
Аз болоход ноён Сон болон түүний эхнэр эдгээр хүүхдүүдэд зориулан Солонгос англи болон бусад хичээлийн үнгийн сургалт явуулж тэдний харанхуй ирээдүйд жижигхэнч болов итгэл найдварын гэрэл асааж өгчээ. Хүүхдүүдийн нэг болох Лори Жин Ким Солонгос хэл сурах дуртай бөгөөд тэр нэг өдөр би аавтайгаа уулзаж Солонгосоор ярилцаж чадна гэж найдаж байна гэж хэлжээ. Өөр нэг хүү болох Хампил Айсбек абинес хэлэхдээ би Солонгост очиж аавтайгаа хамт байхыг хүсэж байна хэмээн ярив. Харин хамгийн сэтгэл өвтгөн түүх бол Кайла хэмээх охины тухай. Тэрээр хэлэхдээ "Нэ ирэм нь Кайла Эсканел юмнида" гэж аавтайгаа анх уулзахдаа хэлнэ гэж мөрөөддөг байна. Энэ нь солонгосоор миний нэрийг Кайла Эсканел гэдэг хэмээх үгс юм. Кайла нисгэгчийн туслах буюу нислэгийн үйлчлэгч болохыг мөрөөддөг. Учир нь ингэснээр аавыгаа хаанигтээ онгоцон зорчиж яваагаар олж харна гэж итгэдэг. Кайлагийн ээж аав хоёр анх худалдааны төв танилцсаж, аав нь ээжийнх нь утасны дугаарыг авч тэндээс тэдний хайр дурлалын түүх эхэлсэн. Гэвч Кайлагийн ээж жирэмсэн босныг мэдмэгц солонгос аав нь үр хөндлөлт хийлгэхийг шаардаж харин ээж нь татгалзсан байна. Тэр хүүхдээ төрүүлэхээр шийдэж Кайлаг төрүүлсэн юм. Кайла төрсний дараа тэд хэсэг хугацаанд дахин эвлэрсэн ч аз жаргал удаан үргэлжилээгүй. Кайла 4 настай байхад нь аав нь буцаж солонгос руу явсан байна. Харин удалгүй тэдний гэр шатаж Кайла болон түүний ээж нэн ядуу муу нөхцөлтэй байранд нүүж сууршихаас өөр аргагүй болсон бөгөөд түүнээс хойш аавынхаа тухай дахин сонсоогүй. Сэтгүүлч түүнээс "Аав чинь чамайг хайрладаг гэж боддгоо" гэж асуухад Кайла инээмсэглээд "Тийм ээ" гэж хариулсан. Мөн сэтгүүлч түүнээс аавтайгаа хизээж ярьж байгаагүй хэрнээ яагаад түүнийг хайрладаг гэж боддог юм бэ гэж асуухад Кайла ичингүйрэн намуухан дуугаар ингэж хариулв. Яагаад гэвэл би эцэс түүний хүүхэд шүү дээ гэж. Аавыгаа яаж олох төлөвлөгөөтэй байгаа бэ гэхэд Кайла зөөлөн дуугаар хэлсэн нь би компьютер ашиглаад хайх хэрэгтэй. Тэр охин цааш ярих гэхдээ үгээ олохгүй нүдэнд нь нулимс сэлгэнэж байв. Хэрвээ аав чинь чамайг одоо сонсож байгаа бол юу хэлмээр байна гэхэд Кайла хэсэг чимээгүй байснаа нулимсаа арчиж "Аава биднийг бүү март. Филиппинд таныг хүлээж байгаа нэг охин би гэдгийг үргэлж санаарай" гэж хэлээд зөвхөн нэрийг л мэддэг тэр хүнийг ширтгэхмэд харцаа дэшүргэн "Аава би танд хайртай" хэмэв. Гэвч Кайлагийн энэ мөрөөдөл биелэх магадлал маш бага. Учир нь иймэрхүү хариуцлагагүй завхай амьдралтай олон солонгос ирчүүд ийм мэдээг сонссныхаа дараа зүгтж өнгөрснийг тэнд нь булшилдаг. Филиппинд 20 орчим жил амьдарч бизнес эрхэлж буй солонгосын иргэн Гү Бончан эдгээр нөхцөл байдлыг сайн мэддэг нэгэн. Тэр солонгос ирчүүд хариуцлагаас зайлсхийж гэр бүлээ орхидог заншил хэр гүн үндэстэй байдгийг өөрийн нүдээр харжээ. 2015 онд түүний нэг Филиппин эмэгтэй найз жирэмсэн болж хүүхдийнхээ солонгос эцгийн үлдээсэн солонгос бичгтээ хаягаар нь дамжуулж түүнтэй холбогдож өгөөч гэж хүссэн байна. Гэтэл хаягийг харсан даруйдаа Гү Бончан шууд ойлгосон энэ бол хуурамч хүн. Учир нь тэр эцэг хэмээсэн итгээд хаягаа Пхёньян бүгд найрамдах ардчилсан солонгос ард улс гэж бичсэн байна. Үүнээс хойш Гү Бончан олон жирэмсэн эмэгтэй ганц бие эхчүүдээс тусламж гуйсан хүсэлтүүдийг авдаг болсон. Зарим солонгос ирчүүд бүр алдартай хүмүүс хүртэл Филиппинд хүүхэдтэй болоод дараа нь ямар ч улмөргүй алга болдог. Ингээд Гү Бончан эдгээр зовж шансан эхчүүд мөн буруугүй копина хүүхдүүдэд туслахын тулд байд дайдас буюу муу аауд хэмээх вебсайтыг байгуулсан. Энэхүү сайт нь хаяг нэр мэдээлэл үлдээсэн боловч хариуцлагаас зогтсон солонгос ирчүүдийг илчилж хүүхдүүдийнхээ төлөө дуугарч байгаа эхчүүдэд туслах зорилготой байлаа. Энэ сайтанд копина хүүхдүүдийн төрсэн эцгүүдийн тухай ерөнхий мэдээлэл мөн хамгийн чухал нь эдгээр эхчүүдийн хадгалж байсан эцгүүдийн гэрэл зургууд багтсан байна. Гэвч Гү Бончан хүүхдүүдийн биологийн эцгүүдийн царай зүсийг ил тод нийтэлсэн нь хууль зөрчих эрсдэлтэй үйлдэл байлаа. 2024 он тэрээр хувийн нэр төр эрхийг зөрчсөн гүтгэлгийн хэрэгүүдэд холбогдсон хэдэн 10 тохиолдолд буруутгагдж 1 сая воны торгууль төлж тэнсэн харгацах ял авсан юм. Өмнөд Солонгос болон Филиппинд үе олон солонгос ирчүүд түүний шударга үйлдэлд уур хилэнтэй хандсан бөгөөд түүнийг айлгахын тулд занл хийсэн утасны дуудлага хийж бүр танхаа этгээдүүдийг хөлслөн сургамж өгөх орлого хүртэл хийжээ. Гэвч Гү Бончан эдгээр сүрдүүлэг дарамтанд бууж өгсөнгүй. Тэрбээр вебсайтаа гадаад улс дахь хувийн аккаунтаар дамжуулан ажилуулах болсон. Тэрээр ингэж хэлсэн байдаг. Энэ бол хүүхдийн амьд явах эрх ба эцгийн хувийн нууцлалын эрх хоёрын хоорондын зөрчил. Хэдэн жилийн турш холбоо тасарсан эцгийг олохын тулд түүний паспортын дугаар, солонгос утасны дугаар хэрэгтэй байдаг. Гэвч тэд Филиппин бүсгүүчүүдтэй хамт байхдаа эдгээр мэдээлэлээ хизээж үлдээдэггүй.
Тиймээс олон нийтийн сүлжээнд илчлэх нь хамгийн сүүлчийн арга юм гэж. Гүү Бончан зөвхөн гэрэл зураг нийтэлдэггүй. Тэр бас хүүхдийн эхийн өгсөн зарим хувийн мэдээллийг нийтэлж эцгийг нь олох магадлалыг нэмэгдүүлэхийн тулд ашигладаг байна. Жишээлбэл түүний вебсайтанд дараах мэдээллүүдийг зурагтай нийтэлсэн байлаа. Аялал жуулчлалын компани захирал байсан Солонгос ир Филиппин эмэгтэйтэй үерхэж эхэлсэн бөгөөд жирэмсэн болсноос нь хойш холбоогоо бүрэн тасалсан. Хэрвээ түүнийг таньдаг хүн байвал надтай холбоо барина. 10 настай хүүгийн ээж аавыг нь Филиппинд хайж байна. Зураг дээр байгаа ноён сүг мэдэх хүн байвал холбоо барина. Мөн 2010 онд охиноо, 2014 онд хүүгээ, 2018 онд дахин охинтой болсныхаа дараа Солонгос руу буцсан аавыг хайж байна. Түүний мэддэг бодит жишээнүүдийн дунд нэгэн ахмад настай солонгос жуулчин байсан бөгөөд тэр бэлгийн аяллаа үеэр 15 настай охинтой бэлгийн харьцаанд орж улмаар охин жирэмсэлж хүүхэд төрүүлсэн хэрэг гарчээ. Филиппинд бэлгийн зөвшөөрлийн нас 16 байдаг тул энэ нь хууль зөрчсөн хэрэг. 66 настай солонгос ир 15 настай Филиппин охинтой унтан хүүхэдтэй болж 5 жилийн турш сар бүр 70,000 воныг илгээж байсан гэж Гүү Бончан мэдээлжээ. Энэ нь хүүхдийн бэлгийн мүлжилгийн ил тод тохиолдол боловч тухайн ир бидний харилцаа жирийн хайр байсан хэмээн зүтгэж байж. Ийм эрсдэл дарамт занал хэлэл дунд ч Гүү Бончан бууж өгсөнгүй. Түүний шударга үйлс тодорхой үр дүн авчирсан. 1500 гаруй үе солонгос ир хүүхдүүдийн тэтгэлгийг төлөх хариуцлаганд татагдсан байдаг. Үүний дараа тэр вебсайтынхаа нэрийг Bad Dads хэмээх толгойтой байлгаж байгаад The Person Who Solves Child Support Issues буюу хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шийдэгч хүн болгон өөрчилжээ. Хууль ёсны хувьд бүгд найрамдах Солонгос улсын хуулиар хүүхэд биеэ үнэлтээс зөрсөн байсан ч биологийн эцэг эх хүүхдээ өсгөж тэжээх хариуцлага хүлээдэг. Иймээс хэрэв шинжилгээгээр копино хүүхдүүдийн эцэг нь Солонгос иргэн болох нь батлагдвал тэр хүн хууль ёсоор хүүхдээ тэтгэх үүрэгтэй болдог. Мөн өмнөд Солонгосын хууль зааснаар Солонгос иргэн гадаад улс орнд биеэ үнэлтийн үйл ажиллагаанд оролцсон тохиолдолд 1 жилийн хорихяал эсвэл 3 сая воноор торгууль ногдуулна гэж заасан байдаг. Эдгээр хүчин зүйлсийн үр дүнд олон улсын шүүхүүдийн оролцоотойгоор зөвхөн цөөн тооны копино хүүхдийн тэтгэлгийн мөнгийг тэдний сураггүй алга болсон Солонгос эцгүүдээс гаргуулж чадсан байна. 2014 онд нэгэн копино хүүхдийн хэрэгт өмнөд Солонгосын шүүх тухайн нэрийг хүүхдийнхээ эцэг болохыг тогтоож тэтгэлэг төлөх шийдвэр гаргасан байдаг. Гэвч энэ мэт жишээ нь 50,000 гаруй копино хүүхдүүдийн хувьд далайд туслан мэт өчүүхэн амжилт юм. Филиппиний хуулиар эцэггүй төрсэн нэрэ хүүхдийг өрхийн бүртгэлд оруулдаггүй. Үүнээс болж тэд сургуулийн бүртгэлд хамрагдах эрхгүй байдаг. Үүнээс үүдэн зарим ээжүүд өөрийн төрсэн хүүхдийг өөр хүний хүүхэд гэж бүртгүүлэхээс өөр аргагүйд хүрдэг. Ингэснээр л тэд хүүхдээ сургуульд оруулах боломж олж авдаг. Мөн эдгээр эмэгтэйчүүд ажлын байран дээр ялгуурлан гадуурхалтанд байнга өртдөг. Нийгмийн эдгээр саад эдийн засгийн дарамтын улмаас олон Солонгос Филиппин ирлээс гаралтай залуус хожим биеэ үнэлэлт, хууль бус үйл ажиллагаанд татагдж, өөрийн гарал угсаа үнэлэмжийн талаар төрөлдсөн ихийнхэн ядуурлын мөчлөгөөс гарч чаддаггүй байна. Хайр бас боломж амлсан ч дараа нь орхин явсан Солонгос эрчүүдийн хүүхдүүдийг өсгөж буй Филиппин эхчүүд улам их санхүүгийн дарамт ажил мэргэжлийн хүндрэлд ордог. Одоогоор өмнөд Солонгос болон Филиппин аль аль нь копино хүүхдүүдийн асуудлыг шийдэх тусгай бодлого хэрэгжүүлээгүй байгаа. Зөвхөн зарим санаа зовсон Солонгос иргэд хувь хүнийхээ болон нийгэмлэгийнхээ хэмжээнд багахан тусламж үзүүлдэг төдий. Филиппинд байрладаг Тэжон гадаад хөдөлмөрчдийн төв нь ганц бие эхчүүдэд боловсролын болон нийгмийн дэмжлэг үзүүлэхээр хандив цуглуулж, суурь боловсрол, солонгос хэл, компьютерийн сургалт, мөн их хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна. Тус төвийн захирал Ким Бонгу солонгос эрчүүдийн хариуцлагагүй байдлыг шүүмжлэн хэлэхдээ өмнөд солонгос эрчүүдийн хариуцлагагүй зан хэд түгээмэл болжээ. Тэжон төвийн зорилго бол ёс суртахууны ухамсарыг сэргээж тэдэнд хариуцлага гэж юу болохыг ойлгуулах явдал юм гэж. Филиппиний олон нийтийн дунд өмнөд Солонгосын засгийн газарт Японы жишгийг дагахыг уриалсан санал дуу хоолой нэмэгдэж байна. Учир нь Япоос өмнө нь Филиппинд орхигдсон Жапина буюу Япон Филиппиний ирлээс хүүхдүүд болон тэдний эхчүүдэд бодит дэмжлэг үзүүлж байсан. Жапина копино гэдэг ямар ч хэцүүмтэй. Тухайн үед Японы засгийн газар Филиппин эхчүүдэд амжиргааны тэтгэмж олгож боловсрол эзэмших боломж олгосон. Мөн хүүхдүүдэд Японы иргэншил авах нөхцөл бүрдүүлсэн байдаг. Мөн Япон Филиппиний ирлээс хүүхдүүдийн эцгийг олох кампанит ажлын хүрээнд Японоос цагаачлалын болон 4 үстийн тухай хуулийг шинжилэн ажлын виз авах нөхцөлийг нь хөнгөвжилсэн юм.
Гэвч Өмнөд Солонгосын засгийн газар эрэгтэйчүүдийн Жусан Гуан буюу зөвхөн тэдний эрхийг хамгаалах хандлагатай байгаа тул ийм төрлийн бодлого хэрэгжих хүртэл ихээхэн хугацаа шаардах төлөвтэй байна. Үүнээс гадна Солонгос эрчүүдийн бэлгийн аялал зөвхөн Филиппинд бус, Вьетнам, Монгол, зүүн Европын орнуудад ч газар авсан. Эдийн засгийн давуу байдал таашаал хөөх хүсэл хосолсноор эцэггүй хүүхдүүдийн тоо дэлхийд даяар өссөөр байх нь гарцаагүй юм а.